Монголын эрчим хүчний салбар өнөөдөр өсний мэдэж байгаа ирээлт хуучирсан дид бүтэц санхүүгийн хоримтлагдсан дарамтын дунд системийн түвшний сорилттой тулгарч байна. За шинжилэл хөрөнгө оруулалт бодлогын уялдаа хангалтгүйгээс шалтгаалan доголдол төр зуурын хямрал бус тогтолцооны шинжтэй асуудал болон гүйцэгэрчээ. За энэ сэдвийг сэтгүүлч Уланбаяр үргэлжлүүлэн студиэс таймл өргөнө. Мэдээллийн хөтөлбөртэй байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дулааны цахилгаан станц 3-ын нөхцөл байдал Монголын эрчим хүчний салбарын бодлогын алдаа ямар үнэтэй цусныг хамгийн тод харуулж байна. За энэ станцад 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр осолгоорч онцгой нөхцөл тогтоож нууцын хүрээнд 3 засвар шинжилгээ ажлыг эхлүүлсэн. Харин засгийн газрын өнгөрсөн 6 дугаар сарын 2-ны уралаар нууцаас гаргажээ. За ингэхэд яаралтай засварын 90 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тухайн үед улсын хурал төсөвт суулгаж шийдээд бүтэн 1 жил өнгөрсөн ч ажлын гүйцэтгэл 45% байна. За мөн засварын ажил 2026-нд багтаж дуусгааргүй болсныг мэдгдсэн. Үүнээс гадна 3 дугаар дулааны цахилгаан станц нийт 800 тэрбум төгрөгийн өртөө бөгөөд иргэдэд худалдах эрчим хүчний тарифа нэмж байж ердөө 300 тэрбум төгрөгийг шийджээ. Үлдсэн 500 тэрбум төгрөгийн өрийг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй хуваарь. За нэмээд станцын найдвартай ажиллагааг бүрэн хангаж ажиллахад шаардлагатай 629 тэрбум төгрөг буюу дахин өөр үйлдвэрлэх болсноо салбар нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. За ингээд эрчим хүчний сайд найдлаа гал алдах эрсдэлтэй бодит байдлаа хүлээн зөвшөөрөхгүй 3 дугаар талааны цахилгаан станцад үүссэн санхүүжилтийн болоод техникийн хүнд нөхцөлийг жижигхэн асуудал гэж тайлбарлаж зогсноо. Ойр зургийн нэг онцнаа нэг тиймэрхүү нэг жижиг төр зургийн асуудал гарсан юм шиг байлаа тийм. Санхүүжилт бүрэн хийгдсэн явж байгаа тийм энэ асуудал байна. 26 онд арай багтаж орохооргүй өнөөдрийн байдлаар ийм юу харагдаж байгаа. Бид нар бол 26-аас 27 ингээд за 27 оны 1 сард нэгдсэн сүлжээнд холдмор гэсэн юм байдалтай үүсгэж компанитай бол өдөр тутмын харилцаа ингээд явж байна. 300 мегаваттын чадлын нутагт орох гэж байгаа бол сумаар бол хэдэн сум бэ? Хэдэн аймаг вэ? Хэдэн дүүрэг вэ? 4 цаг хязгаарлах уу, 2 цаг хязгаарлах уу? Энэ дээр тодорхой хариулт өгөөч гэсэн. Энд хариулт өгөхгүй байгаад шүү дээ. Тэгээд дээрээс нь сая бас ярьсан шүү дээ бид. Өөр авалгаа яаж идэх гэж байгаа юм бэ? 500 тэрбум өртөө тийм үү? Үнэ нэмчээ цаана дахиад 500 тэрбум өртөө болох гээд байна. Энийг хэрхэн яаж идэх гэж байгаа. Зайлшгүй шаардлагатай 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой байгаад байна. Тоноглол их засвар хийх хөрөнгө оруулалт. Ингээ энэгөөс үзэх юм бол дор хаяж нэг их 80 гаруй төгрөгийн хэрэгцээ шаардлага тааханд байгаад шүү дээ. Энэ дөр ингээд хариулт байдаггүй ерөөс. За ерөнхийдөө захиргааны хязгаарлалтанд оруулахгүй байх үүрэг чиглэлийг засгийн газар төгсөн улсын хурлын тогтоол батлах төслийг гаргаж өгөх саналыг за байнгын хорооноос гаргасан ч улсын хурлын гишүүн Анар энэ асуудлаар завсарлага авчээ. За эрх өвлийг давах засгийн газрын үндсэн тооцоо нь Сэлэнг аймагт баригдаж байгаа 70 мегабайтын станц мөн бүгд найрамд хятад ард улсаас импортлох 80 мегабайтын захиргааныг худалдаж аван за дээрээс нь 5 аймагт 220 мегабайтын шинэ их усэр байгуулна гэсэн ерөнхий тооцоолол байна. За гэвч эрчим хүчний сайд өөрөө энэ чадлыг дутагдлыг бүрэн нөхөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдвэрлэж байгаа өртгөөс нь илт багаар худалдаад байхаар хүссэн хүсээгүй энэ салбар цаг минут тутамд ажиллах тусмаа эрчим хүч үйлдвэрлэхээс илүүтэй үр төлбөр үйлдвэрлээд байгаа юм. Сэлэнгийн 70 мегаватт ороогүй 4-р станц дээр 1 блок гэмтсэн бөөрөлжүүдийн 1 турбин ажиллагаанд ороогүй тохиолдолд 290 мегаваттын дутагдал үүснэ. Энэ дээр нэг цаг орчим бид 4.4 мянган аж ахуй нэгж 80 мянган айл өрхийг үндсэндээ хязгаарлалтын горимд оруулнаа. Монголын эрчим хүчний салбар өнөөдөр нэг удаагийн хамрал бас олон жил хуримтлагдсан алдагдлын үр дагавартай тулгарч байна. Хөрөнгө оруулалтын дасалдал, санхүүгийн алдагдал, шинжилгээний удаашрал нь системийн түвшинд ил тод болсон. За эргэлт жил бүр өсөж хотчулд уул уурхайд хэлж байгаа шинэ хүүсэр дамжуулах сүлжээ хөрөнгө оруулалтын шинжилэл зэрэгцэн явагдсангүй. Үр дүнд нь бодлого өсөлтийг дагах биш, хоцрогдлоо нөхөх горимд шилжсэн байна. Салбарын үйл ажиллагаа өнөөдөр ихэвчлэн доголдлыг төр засах, дасалдлыг нөхөх хэлбэртэй болжээ. За импортын цахилгаан болон төр их усрүүд нь урт хугацааны шийдлэхээс илүү богино хугацааны арга хацаал болсон. Эрчим хүчний аюулгүй байдлын бодлогомж за эрсдлийг бууруулах бус хойшлуулах тактик руу хэлбийсэн байна. Сүүлийн үеийн тарифын өсөлт нь асуудлыг бүрэн шийдээгүй. Харин хуримтлагдсан дарамтыг төр хуваарлсан шинжтэй гэсэн ч системийн найдвартай байдал хангалтгүй хуваарь байна. За эрх үйл санхүүжилт нөөц төлөлгөө эрсдлийн уялдаа сул байгаа нь хамгийн эмзэг цэг болсон. Албан ёсны төлөлгөөтэй мэт боловч дасалдал гарвал яах вэ гэдэгт тодорхой хариулт өгөх өнөөдөр алхаа. Бүр ингээд шаталж үйлчилж нэмнэ гэд бүр энд бичсэн. Амар одоо 9 сард
дахиад хэдийг нэмэх чинь. Эрчим хүчний зохицуулалт хорооны дараагаас асууя. Та төлөвлөсөн дулаан 50 м2 орон сууцнд амьдардаг 4 ам бүлтэй дундаж хэрэглээтэй айлын цахилгааны сарын хэрэглээ дулааны сарын хэрэглээг одоо хэлээд жилээр нь тооцоод надад нэг энэ хариултанд өгөөрэй. За цахилгааны хувьд бол сард бол саяны нэмэгдсэн үнээр бол 52 мянган төгрөг сард гарч байгаа. Ингээд нийлээд бол нэг 92 мянган төгрөгийг цахилгаан дулаандаа бол ингээд төлж байгаа. Буруу байна. 410 мянган төгрөг хязгаарч сар төлөхгүй л дээ. Дулаан цахилгаанд жилдээ төлөхгүй. Ямар ч боломжгүй. Цахилгаан 50 мянгаас 80 мянга, дулаан 40 мянгаас 70 мянган хооронд. Тэгэхээр ер нь бол та нэг дахин бага хэлж байна. Ер нь 800-аас 900 мянган төгрөгийг бол тогтмол төлж байгаа. Та магадгүй одоо уулын юунд тэ лаа бариад том бүдүүмод Швейцарын баячууд шиг юунд шалет та амьдэрдэг бол яг тиймэрхүү гэж магадгүй. Монголын эрчим хүчний хямрал техникээс илүү бодлого санхүүжилт засаглал 3-ын тооцоо нийлхэ байсан олон жилийн хуримтлал боллоо. Гэтэл ийм үед хамгийн аюултай нь бодит шинжилэл биш, имижийн шинжилэлд хуурдах эрсдэл. Зарим улс төрийн түвшинд салбарын суурь асуудлыг засахын оронд шинэ иршил, шинэ урай, шинэ дүр төрхөөр нөхөх оролдлого давмгаалсан нь анзаарагдана. Ерөнхий сайд учруулсан эрчим хүчний сайд найдлаа нарын хувьд ч асуудлын гол цөмөөс илүү шинэ реформын зураглал гаргах хандлага илүү тод харагдаж байна. Гэвч дээлээ гойсон ч дотор нь болдоггүй. Эрчим хүчний салбарч мөн адил гоё үг, шинэ брэнд, шинэ урайгаар доктортой болохгүй. Шинэ имиж нь өнгөцгөн шийдэлтүүдийг эцэст нь гол нь ярьж тайзан дээр сайхан харагдах биш, системээ хэвийн ажиллаж чаддаг болох. Хэрвээ бодлого бодит амьдралаасаа дасарсаар байвал өнөөдрийн гоё сонсогдсон шийдвэр маргааш гэхэд хамгийн үнэтэй алдааны тооцоо бол үлдэнэ. За харин тэр үед тайлбар нь дахиад л нөгөө нөхцөл байдал хүнд байсан гэдэг нэг үйлдвэрээр дуусахыг мартаж болохгүй юм а.